Сайн байна уу? Өнөөдрийн хичээлийн сэдв нь хатсан алимны ундагдаг сэдвтэй хичээлдэл өнөөдөр орно. За хичээлдээ орцгоё. За нэгдүгээр нь болохоор ихийг анхааралтай уншаар гэсэн байна. Хатсан алимны унтаа буюу энэ ихийг анхааралтай бүгдээрээ сайн төвлөрч уншаад дараах одоо даалгавар буюу дасгал ажилдаа орцгоно гэсэн. За хүүхдүүдэд тэгээд маш анхааралтай хэдүүлээ тогтож сайн уншиж дасгал даалгаварлаа ажиллах учраас сайн уншаад болгоорой. За дараагийн даалгаварт оръё. Хоёрт нь үйл явдлыг зөв дугаарлаарай гэсэн байна. Одоо ой амьтад имлэгт үзүүлэхээр явсан юм уу? Үнэг хатсан алим авч шүүс болгоноос заарсан юм уу? Ой амьтад амны цангаа гарган хандлаа авсан юм уу? Ой амьтад бүгд дутуу буцсан шүүсээ дайсан мүү? Одоо яг эднэрийн хойноогоо хүснэгтэй 1 2 3 4 гээд тастаалуулаад дугаарлажна гэсэн. За дараагийн дасгал амьтад яагаад дутуу болгосон шүүс рүү дайрсан бэ гэж байна. За мөн адилхан одоо энэ хоосон байгаа одоо энэ дугуй зөөвнүүдээ одоо ингээд дүүрслэн бодож өгнө гэсэн. Аман цангасан байсан учраас алимны ундаа дуртай учраас үнэгний худлааг тэмцэн учраас гэсэн 3 асуулт байна. Энээсээ манай одоо зөвийг одоо будах нэ. За тэгвэл одоо ингээд дараагийн дасгалт оръё. Ой амьтад яагаад имлэгт үзүүлэхээр явсан бэ? Эмнэлэгт очиж эмчтэй уулзгаар дутуу болгосон шүүс уусан учраас амны цангаагаа тайлахын тулд гээд ийм асуултууд байна. За энээсээ мөн одоо хэвлээ уншсан ихээ бодож жогоод аль зөвийн дугуулна гэсэн үг шүү. За энэ дээр ой амьтад энэ үйл явдлаас ямар сургамж авсан бол тайлбарлаж бичээрэй гэж байна. Хүснэтэн дөрөвдөө 3-4 минут өгүүлбэрт багтаан бичнэ гэсэн. За 5 дахь ажил маань болохоор зөвхөн 90 үгийг олж цэнхэр өнгөөр бодаарай гэсэн байна. Үнэг, алим, амьтан, шүүс, имлэг, ундаа гэсэн одоо энэ 6 үгсэн үгнээсээ зөвхөн цэнхрээр 90 үг бодох нь шүү. 6 дугаар дасгал маань болохоор дараах үгс ямар ялгах ашигтай орсныг зөв холбоорой. Арга, цэнхэр, төөрөг, шинэс гэсэн үгнүүд байна. Тэгээ энэ хэлний гээ үг орсон юм уу? Хэлний хоолойн гээ юм уу? Хэлний угийн нүсэг юм уу? Хэлний үзүүрийн энэ үг орсон юм уу? Энийг сайн харж агаад зөв үгтэй нь харгалзуулах нэ. За дараагийн дасгал нь болохоор зураг бүрийг ажиглаад үйл явдал тохиолсон сэдв өгөөрэй. Үйл явдлын дагуу их зохиогоор гэсэн байна. За эхнийхэн тэ гурил зурж ийн дараа нь болохоор одоо дотн ингээ махыгээ чимэгч ийн гуравт нь одоо ингээд одоо пэйж ингээд документ хийгээд болгож ийн дөрөвт нь болохоор гой пирши болсон байна шүү дээ. Энийг харж агаад үйл явдал нь эмээ надад ингэж өгсөн гэх юм уу? Эсвэл ээж маань надад пирши хийж өгсөн гэх юм уу? Сэдвүүдэд зохиож бичнэ гэсэн үг шүү. За тэгээд энийг болохоор ер нь 7-8 өгүүлбэр ч юм уу. За болохгүй бол 5-6 өгүүлбэрт багтаагаад хооронд нь давхуулаад бичнэ гэсэн. За энэ болохоор үнэг гэсэн хэвлэлээ ихээ оруулаад ирсэн байгаа. Хэвлэлнээс сонсоод үзье. Хатсан алимны ундаа ан амьтдын анхны наймааг үнэг нээжээ. Үнэг дэлгүүрээс хатсан алим худалдан авч долын усан дэвтэн худалдан гаргав. Нарны халууныг хилээд яах вэ? Бүх амьтдын ам зангаж дутуу болгосон настай шүүс рүү дайрна. За ингээд үлгэр маань энэ хүртэл зогссон байгаа шүү. За тэгэнгүүт нянт нь үйл явдал цааш хэрхэн өрнөх бол одоо арай одоо өмнө гарсан ихээсээ биш арай өөрөөр таамаглаад гэсэн үг байхгүй юу? За таамаглахдаа үнэг ямар үйлдэл хийсэн бэ? Амьтад ямар байдалд байгаа вэ гэдгийг бодоод арай өөрөөр таамаглал твшүүлж хоорондоо ярилцах шүү. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдрийн хичээл маань энэ хүрээд дуусчих шүү. Баярлалаа. Баяртай.